Төрөөс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхин тулд хууль эрхцэн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилласаар ирсэн тухайлбал цалинтай ээж хөтөлбөрийг дурдж болно. Цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрхцэн орчныг улам бүр боловсронгуй болгоход анхаарал хандуулж байгаа гэдгээ Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өөрийн ээжийн тухай дурсамжаасаа хуваалцсан юм. Ийм сайхан ээжүүд, эхчүүд бол Монгол Улсын тусаар тохиолдлын аргалаа болж байд юм аа. Баярын сайхан өдөр би ээжийнхээ тухай дурсамжаас та бүхэнтэйгээ бас хуваалцахыг хүсэж байна. Миний ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Цастай өвөл цамтай татлаг татаж явсан хүн. Миний ээж хүнд өвчр ажлынхаа хажуугаар ах トゥ бид тавыг эрүүл сарвал өсгөж тарнуулж өдий зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлсэн юм байлаа. Одоо эргээ санахад гэр бүлийн маань сайн сайхан халуун дулаан уур амьсгал хайрын илч гэр бүхэн ээжээс нь засалж байдаг байжээ. Өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд их хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн засгийн газраас улсын хурлд өргөн байхаар бэлтгэж байгаагаа ерөнхий сайд энэхүү чуулганы үеэр ээжүүдэд уламжилсан юм. Би архангаас ирсэн. Тэгээ энэ олон ээжийн энэ сайхан баярт орж байгаадаа баярлж байна. Тэгээ энэ олон сайхан ээжтэй энд ажиллаж хүмүүстэн сайхан хөсөн өрөө юу. Хэдэн өөр хүүхэдтэй бай та ер нь залуу насндаа бас ямар ажил хөдөлмөр хийж? Залуу насндаа сургуульдаа. Сургуульд үйлчлэх шийдсэн 6 хүүхэдтэй. Энэ сайхан мянган ээжийн баярт оролцож байгаадаа их баяртай байна. Тий бүх Монгол Улсын дэлхийн бүх ээжнэрт баярын мэнд хүргье. Хэдэн хүүхэд төрүүлж өсгөв та? Би 4 хүүхэдтэй. Тий. Би насаараа санхүүгийн байгууллагад ажиллаж амьдарч ирсэндээ маш их бахархдаг. Манай хамт олон бол маш их сайхан, өвсөг, нөхөрсөг, гоё хамт олон байдаг юм аа. Эдгээртэйгээ цаг үргэлж уулзаж, цаг үргэлж эдгээртэйгээ нэг гэр бүл болж ажиллаж ирсэн. Та баяртай байдаг юм аа. Нэг олон эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье өмнө. Одоо хэдэн хүүхэд одоо төрүүлж өсгөв? 12 хүүхэд. Бүгдээрээ бай. Тэгээд үр ач бол өнөр өтгөн болсон. Үр ач бол одоо тэгээд өнөр өтгөн болсон. Өнөр өтгөн. Өнөөдөр төрийн албанд ажиллах систем дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр төшөж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байдаг гэсэн үг. Мөн эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 функтээр доогуур болжээ. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байгаа. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолж байна. За энэ мэтчлэн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр зайлшгүй шийдэх шаардлага үүсэж байгаа юм аа.